За 10 дахь өдрийн хичээл эхэлж байна. За тэгээ өнөөдөр бол хэдүүлээ. За спорт болон resistance төвшинг зурд сурна. За дэмжих болон эсэргүүцэх гэж нэрлэж монголоор одоо нэрлэж болж байна. Гэхдээ ер нь спорт resistance гэж ярьж бол амар үт юм дөө. За энэ хоёр маань юу юм бэ гэхээр ханш тодорхой тэр цэг дээр ирэхээр одоо эсэргүүцээд байгаа тийм. Одоо энгийнээр хэлэх юм бол ханшийг энэ цэгт нь ирэхэд эндээс сел захиалууд орж ирээд байна гэсэн үг тийм. Энэ төвшөнд ирэхэд сел орж ирээд. Дахиад энэ төвшөнд ирэхэд сел орж ирээд. Сел захиалууд орж ирээд байна гэсэн. Хүмүүс эндээс унах гад үзээд байна гэсэн үг. За нөгөө талаараа дэмжлэгийн бүс гэдэг бол ханш унах гал доошоо явсан чи эндээс хүмүүс орж ирээд байдаад тийм. Энд мөн ялгаагүй. Байдаад. За ийм хоёр учиртай цэг байгаад байгаа. Тэгэхээр энэ бол одоо хамгийн анх шатны ойлголт. Тэгтээ би бол хамгийн анх үзчихсэн энэ ойлголтоо бол одоо ашиглаж байгаа. Ашигласаар л байгаа. Тэгэхээр энэ бол маш чухал одоо техник анализын хамгийн чухал одоо юм арга барил гэх юм уу те. Нэгж одоо юу гэдэг тийм юм байх нэ. За тэгэхээр эндээс хэдүүлээ харах юм бол за энэ resistance буюу эсэргүүцэх цэгийг энд эвдсэн хөдөлгөөн орж ирчтэй. Эвдэж гарч ирлээ. Буцаад нөгөө цэгээ эвдсэн цэг өмнө нь эвдсэн цэгээ шалгаж байна тийм үү? Өмнө нь эвдсэн цэгээ шалгахад энэ маань юу болох вэ гэхээр support болно. Яагаад гэвэл өмнө нь эсэргүүцлийн бүс байсан тийм. Эсэргүүцээд эндээс хүмүүс одоо сел ороод байсан бол энийг эвдсэний дараа хүмүүс эндээс байдаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр дэмжлэгийн бүс болчихж байна гэсэн үг. За эсэргээрээ юу гэдэг те supportыг доошоогоо эвдлээ ингээд ороод ирлээ гэж бодоход энэ цэг маань өөрөө resistance болох хэвээр тааз болно гэсэн үг те. Тааз гэж хэлж болно. За тэгэл үснээрээ л өрнөлж бол resistance болох хэвээр гэсэн үг. За иймэрхүү байдлаар ийм хөдөлгөөн бол ер нь нэг ийм дөрвөлжин range хөдөлгөөний хооронд бол ер нь хөдөлдөг. Тэгээ та цаа анзаараад ханшин дээрээ зураад үзэх юм бол иймэрхүү хөдөлгөөнүүд бол маш их байгаа. Бүх цаг дээр байгаа. За дараагийн ойлголт бол саяны миний хэлсэн breakout те. За та хэд харж байгаа resistance төвшин энэ хүртэл бол байсан. Ханш эвдээд гараад ирлээ. Breakout буюу энийг одоо энэ ханшийг эвдсэн хөдөлгөөнийг одоо breakout гэж нэрлэдэг. За эвдээд гарч ирлээ. Буцаж ийшээгээ ирэхэд энэ цэг маань нэг л цэг штэ уулна. Тэгтэл энэ цэг маань support болно гэсэн. Энийг эвдсэн учраас support боллоо. Дэмжлэгийн бүсээс дахиад дараагийн ярилцаанд явна. Энд тест хийх боломжтой гэж тийм. Тест хийх боломжтой. Тест гэдэг нь арилжаа нээж хийх боломжтой гэсэн үг. За дараагийнх нь нөгөө талдаа. За support буюу одоо нөгөө дэмжлэгийн бүсэнд ингээд байлаа. Энэ хүртэл байлаа. Доошоо эвдээд ороод ирлээ. Breakdown буюу доошоогоо эвдсэн бол breakdown, дээшээ эвдсэн бол breakout. Гэхдээ ахтай нэгтэй заавал энэ нэрийг ашиглаад ямар ч хэрэг байхгүй. Зүгээр доошоо эвчлээ, дээшээ эвчлээ гэл рейнжээ дээшлсэн доошлсон гэж ярьчвал амар те. За би бол хизээч энэ минь breakdown хийлээ энэ төр гэж бол ярьдаггүй. Сайхан монголоор ярьдаг. Надад ороод ирлээ те. За ингээ орж ирлээ. Мөн ялаагүй буцаа шалгасан. За өмнө нь дэмжлэгийн бүс байсан чинь ийшээгээ шилжээд буцаад эсэргүүцлийн бүс болчихж байгаа. Энэ хэсэг. Энийгээр шалгалаа. За энд тест буюу арилжааг нэх боломж байгаа. Мэдээж энийг дээшээ ингээ сэтгэлээ гараад ирэхийг үүсэхгүй. Ийм хөдөлгөөнүүд бас байдаг гэсэн. За үүнийг бол fake out гэж нэрлэдэг. Fake out. Алийг fake out гэж нэрлэх үгээр энэ хөдөлгөөнийг fake out гэж нэрлэдэг. Энэ breakdown гэдэг хөдөлгөөн бол эхний эвдсэн хөдөлгөөн өмнөөс цаашлаад агсан шатны хичээл болоод ирэхээр fake out гэдэг ойлголт гарч ирнэ. Худлаагаасаа энэ цэгийг эвдсэн байх магадaltaй байдаг. Зарим тохиолдолд. Бас зүгээр ингээл эвдээл энд ирэхээр нь ороод болчихно гэж та хэд бас бодож болохгүй. Тэгэхээр зарим тохиолдолд ер нь бол ханшиг энэ спорт буюу дэмжлэгийн бүсийн эвдээд би доошоо явах гэж шүү гэдэг ийм агуулгыг өгөн гутлаа. Дээшээгээ ирж энэ resistance босон цэгийг шалгаснаа буцаад эндээс дээш өсчдөг кейсүүд байдаг. Тэгэхээр энэ маань бүхэлдээ fake out буюу хуурамч хөдөлгөөн болох боломж бол байдаг шүү. Тэгэхээр энийг агсан шатны хичээлүүд дээр бол үзэх боломж гарч ирнэ. Тэгээ одоохондоо бол хэдүүлээ зөвхөн энэ breakdown, breakout эвдсэн эвдэг үгүүдийг харахад бол болно. За тэгээд хэдүүлээ ханш дээрээ гарчвал угаасаа мэдээж амар. За тэгэхээр эхний ээлжинд хэдүүлээ юу сурсан бэхээр range хөдөлгөөнөө олж
сурсан байх хэвээр. Тэгэхээр range хөдөлгөөн, ойрхон range. За энэ байна те. За яг л сайн ярьжсэн гэс. Support. Resistance. Тийм үү? За. За шингээд те эсэргүүцлийн бүс дээр ирээд дэшигээ явж чадахгүй. Шалгалаа. За 4B хэлжсэн fake out гэдэг. Энд fake out хийгдэж байна. Дэшигээ худлаагасаа дэшигээ гарч ирээд энийг эвцсэн юм шиг харуулад хүмүүс эндээс байдаж эхлэхэд энэ доошоо ундаг гэсэн. Тэр ийм ойлголтууд бол байдаг. Энийг ягсанчт нийцэл дээр бол орно. За доошоо дэмжлэгийн бүс дээр ирлээ. Шалгалаа өслөө. За өслөө тэгээ эндээс эвдрэл хэлсэн. За дөрөвний бидний одоо сурснаар breakdown энд явагдаж байна тийм үү? Breakdown явагдлаа. За энд нөгөө нэг түрүүн харсан энд тест гэж бичсэн байсан тийм. Эндээс тестлэх боломжтой. Цэг энэ мөн. Яг тэгэхээр хаш доошоо breakdown хийгээд эвдлээ буцаж ирээд шалгалаа. Тэгэхээр энэ дахиад доошоо явна гэсэн үг тийм. За яг онлын ойлголт бол ийм байдаг. Гэхдээ практик дээр бол иймэрхүү хөдөлгөөнүүдийг бол олж таних хэрэгцээ шаарддаг бол гардаг, олох шаардлага гардаг. Тэгэхгүй болвол бид нар энэнд хуурдагтаад эндээс дэшигээ ороод одоо алдагдал хүлээх юм эрсдэл байдаг. Тийм учраас энэ бүгдийг бол баг багаар сурах ёстой байгаа. Тэгээд энэ ханшийн хөдөлгөөн бол яг бидний сайн үзсэн support resistance-ийг бол маш гоё хангаж байна тий. Энд support байсан. Эргээд эвдээд орж ирэхэд энэ маань энэс хойшоогоо resistance буюу одоо эсрүүцлийн бүс болчихж байна гэсэн. Энд resistance үүсэж тий. За энэ нь бол энд support байсан. За гэх мэтчлэнгээр та бас trading wave дээр зураг зураад ингээд яг саяны миний энэ шиг ингээд тестүүдээ олоод явах хэвээр зураг зурх хэвээр. За энд ийм цэг байна. Ийм байна. Ийм болсон байна. Гэт нэг хараад үзээрэй. За ингээд өнөөдөр хичээлээ дуусна.